Мэргэжлийн боловсрол Монголд. Хүний амьдралын утга учир зорилго юунд чиглэх вэ? Мэдээж ажилтай орлоготой сайхан амьдрах. Үүний тулд бид юу хийж чадах вэ? Хамгийн түрүүнд амьдралдаа хөл тавьж чаддаг энэ хүүхдүүд хүмүүс маань болохоор ерөөсөө нисүү төгсөгчд маань болчиход байна. Ажлын байран дээр очиод өөрөө ажлын ачаалал даах чадвартай, зөв хандлагатай өөрөө өөрийгөө аваад явах юм боломжтой хүүхдүүдийг бас биднээс нэхэд. Одоо өөр мэргэжил одоо хувирч бас болдог. Мехатроникч өдр янз бүрийн мэргэжлүүд рүү Илүү энэ мэргэжлийг сонгосноо. Уур чадвар нэмэгдээд тэгээд ерөнхийдөө таньж мэдэх, мэдгүй тоонолоодыг хүртэл таньж мэддэг байгаа. Зөвлөн ур чадвар болон одоо тухайн мэргэжлийн тусгай ур чадваруудын хомсдлыг илэрүүлэхэд гол зорилго оршиж байгаа гэсэн. Энэ мэргэжлийн боловсрол гэдэг маань өөрөө маш нэр хүндтэй. Эрэлтэд нийлүүлсэн боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэх бүрэн чадвартай болж байгаамаа. Миний сонгосон мэргэжил зах зээлд эрэлттэй ажлын байртай байх нь чухал. Үр хүүхдээ ямар мэргэжилтэй болох вэ гэж олон эцэг их 10 жилийн сургууль төгсөх үед нь бодож эхэлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд оройтсон байдаг. Яаран гаргадаг нэг л шийдвэр бий. Юу ч хамаагүй төгсөөд л ав гэж зөвлөдөг. Энэ тэгвэл ихэр оновчтой. Магадгүй бид үр хүүхдээ дээд сургууль төгссөн цааснаас өөр зүйлгүй амьдрэх гэж орхих уу? Олон эцэг их ингэж боддог, бас алддаг. Манай судалгааны институтээс жил болгон тодорхой нэг 5-8 төрлийн мэргэжлүүд төр яг энэ судалгааг бол жил болгон хийхээр зорж ажиллаж байгаа. Аль чиглэлээр одоо хөв хүн талаас аль ямар мэргэжил эзэмших юм бол тухайн салбартаа тэргүүлэх одоо ур чадварыг эзэмшиж чадах вэ гэдгийг бол эхний ээлжинд бодож иж мэргэжил сонголтыг зөв хийх хэрэгтэй. Энийний хамгийн гол үр дүн бол төгсөгчдийн зөвлөн ур чадвар болон одоо тухайн мэргэжлийн тусгай ур чадваруудын хомсдлыг илэрүүлэхэд гол зорилго оршиж байгаа гэсэн. Магадгүй энэ судалгааны үр дүн дээр сурлаад сургуулиудын сургалтын хөтөлбөр бол арга зүйдний хөгжил. 5 жилийн дараа дэлхийн эдийн засгийн форум болоод энэ том ихтэй сургууль, том мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, судалгааны институтын судалгаагаар бол 5 жилийн дараа одоо тийм ээ энэ бүс нутагт, энэ улс орнуудад ийм мэргэжил одоо зайлшгүй хэрэгтэй болно гэсэн ийм судалгааны үндслүүд байгаад байна. За энийг дагсан бид нар одоо өөрөөр хэлбэл мэргэжилтийг одоо өнөөдрөөс эхэлж бэлтгэж явах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ажилтайгаа болдог, хамгийн түрүүнд цалинтайгаа золгодог, хамгийн түрүүнд амьдралдаа хөл тавьж чаддаг энэ хүүхдүүд хүмүүс маань болохоор ерөөсөө нисүү төгсөгчд маань болчиход байна. Тэгэхээр ерөөл дэмий хандлагч маань ч гэсэн өөрсдөж байна. Тэгэхээр бол бүгдээрээ ихтэй сургууль гэж дээд боловсролоо авчрахаас илүүгээр яг чадварлуу илүү анхаарлаа хандуулах тэр цаг нь ирчгээд байна. Жилдээ 150 мянган залуус ихтэй сургуульд суралцж тэдний 25-аас 30% нь шамтрах төгсөж чадалгүй сургууль орхидог байна. Мөн төгсөгчдийн 40 хүрэхгүй хувь нь мэргэжлээр ажилладаг. Харин мэргэжлийн боловсрол сургалтын төвийг 40 гаруй мянган залуус сонгож төгсөөд 70-аас 80% нь ажлын байртай болж байна. Манай энэ цахилгааны лабораторийн кабинет маань удирдлагын хэлхээг угсрах, цахилгаан хөтөлбөрийг ажилуулах юм холболтуудыг ол хийдэг. Манайх үйлдвэрлэлийн газар буюу зах зээлийн эрэлтэд нийлүүлсэн боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэх бүрэн чадвартай болж байгаамаа. Усан хангамжийн хэсэг юм байгаа. Энэ одоо усан бассейн, бочгээ, тэгээд Йонкс нөгөө нэг усыг дүүргэдэг шүү дээ. Тиймэрхүү юмнууд ерөнхийдөө хэрэгжилж болдог. Ус мэдрээд ингээд усны түвшин ингээд доошлсон байгаа шүү дээ. Доошлонгууд нь энэ ингээд мэдэрнэ. Энэ болохоор доод мэдрэгч байгаа. Одоо ингээд усан дүүрнэ. Дүүрэнгууд нь одоо ингээд мэдэрсэн байгаа. Тэгээд ингээд унтарч байгаа хөдөлгөөр. Тэгээд одоо ингээд усны түвшин багасаад ирэнгууд нь энэ ингээд мэдрээд тэгээд усны түвшин дүүрэнгууд нь энэ ингээд мэдрээд зогсно. Онол дээр болохоор энэ доторх бүтцийн үзэл ингээд залаад үзээд байгаа юм чинь. Бис ингээд харах ингээд зарим нь бол мэдэхгүй байгаа юм чинь. Ингээд дотор нь одоо жишээ нь бүрш тэгээл ийм жишээ нь бие металл элемент гэдэг байт юм байлээ. Тий, баталгаажуулж тий батчуулж авдаг байгаа. Ихтэй сургуульд хөвчлөө одоо барилгын инженер мэргэжлээ төгсөж байгаад айгүй олон байдаг. Тэгэхдээ дандаа онлайн мэдлэгээ аваа гардаг учраас барилга дээр очиод ийм ажил явуулдаг мэддэггүй. Тэгээ энэ сургуулийг сурж байгаа нь болохоор аяда барилгын мөр дээр одоо явж байгаа үйл процесс бүх зүйлийг одоо эхнээс нь мэдж аваад төгсдөг учраас илүү энэ мэргэжлийг сонгосон байна. Өнөөдөр бид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг судалж, судалгаан дээр үндэслэн боловсон хүчний бэлтгэдэг тогтолцоо хэрэгтэй. Ингэхгүйгээр ажилгүйдлийг бууруулах тухай ярих нь эрт юм. Өнөөдөр бидэнд ажилгүйдлийг бууруулах том сорилт тулгарсан. Харин өндөр өсөлттэй энэ тоон үзүүлэлтийг бууруулах боломж бидэнд бий юу?
Эхний томоохон гарцвал ур чадвар үеийн мэрэгсэн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх гэж салбарын яам үзэж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэрэгжлэр одоо судалгаа хийгээд элсэлт одоо авдаг тийм одоо чиглэлийн сургалтыг одоо явуулах асуудал бол эрэлттэйгээ нийлцсэн сургалтууд явуулж чадахгүй бас нэг хүндрэлтэй асуудлууд байна. За хоёр дахь нэг хүндрэлтэй асуудал нь хэдийгээр залуучууд нь мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагууд суралцаа төгсөж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр ур чадвараасаа хамаарат үндэсний хэмжээнд төлөв өмшөөрөгдсөн мэрэгжлийн зэрэг дэв авдаг байх энэ одоо тогтолцоог заашгүй шинээр хийж өгөх шаардлагатай бол байна. За гурав дахь асуудал нь мэрэгжлийн ур чадвараас хамаарат мэрэгжлийн зэрэг авсан болвол энэ мэрэгжлийн зэрэгээс хамаарат ялгамжтай одоо салин одоо авдаг байх. Ийм одоо тогтолцоонууд яаралтай бас хийж өгөх заашгүй шаардлагатай байна гэж бид бол үзэж байгаа. Өнөөдөр үйлдвэрлэлийн цахилгаан, механик, мехатроник, халаалт, сантехник, барилгын мужаан, өрлөг угсралт, бетон, арматур, хүнд машин механизмын механик болон операторын мэрэгжлийн чиглэлээр чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулад хэрэгжүүлж байна. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн дэмжлэгтэйгээр шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын материалаар 9 мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг хангаад байна. Мөн олон улсын нэр хүнд бүхий хэвлэлийн компаниас 100 орчим мэрэгжлийн сурах хүчгийн лицензийг авч монгол хэлний хөрвүүлэн ашиглаж эхэллээ. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 560 орчим багш хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг Монголд болон гадаадын сургалтын төвүүдэд мэргэжил дэвшлүүлэх сургалтад хамруулсан байна. Төслийн түншлэгч сургуулиудад ажиллаж байгаа олон улсын 12 зөвлөх мэргэжилтэн багш нарыг ажлын байран дээр сургаж байна. Ашигт малтмлын салбар дахь түншлэл суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын төслийн 2 дахь үе шат амжилттай хэрэгжиж байна. Мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэн гэдэг улс орны хөгжлийн гол тулгуур байдаг. Герман улс ч мөн адил хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдуулж ажиллах хүчээ бэлтгэхэд ихээхэн анхаарч ажилладаг юм. Монгол улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байна. Герман, Австрали, Швейцарын 3 орны засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл үндсэндээ 5 дахь 6 дахь одоо жилдээ хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд 9 мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг боловсон хүчнийг нь одоо бэхжүүлэх, багш нарыг нь сургах, чадвархжуулах, материал баазыг нь боловсронгуйлах, за мөн 12 мэрэгчлэр сургалтын стандарт хөтөлбөрийг одоо шинжилэн боловсруулсан гэдэг олон одоо чухал ажил хийсэн. Энэ төсөл маань 19 онд хугацаанд дууссан. Цаашдаа 3 дахь шатны төслийг нь хэрэгжүүлж ажиллая. Монголын залуучууд дэлхийн ур чадвар аврах шалгуулт тэмцээнд 2 дахь удаа оролцсон. За энэ жилийн аврах шалгуулт тэмцээнд оролцож байгаа Монголын багийг энэ Германы төслийн санхүүжилтээр бас дэмжиж сургасан, дадлагжуулсан ийм арга хэмжээ авсан. Цаашдаа Монголын залуучууд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох нь бас санхүүгийн дэмжлэг одоо үзүүлдэг байх. Монголын залуу улс дэлхийн ур чадварт хүчсөрж, үндэсний мэрэгжилтэй ажилчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байна. Дэлхийд эрэлттэй 300 орчим мэрэгжил бий. Тиймээс мэрэгжил сургалтын төвийг хэдхэн мэддэг мэрэгжлэр төсөөлөх биш, илүү төрөлжүүлж үндэсний боловсон хүчний судалгаа тогтолцоотой бэлтгэхэд анхаарч эхэлсэн байна. Ажлын байрны энэ зурганд орчих юм бол ирээдүйд одоо жишээ нь Булган аймагт ямар ажлын байр, ямар үйлдвэрлэл үйлчлэгээ ирэх одоо жилүүдэд бий болгохоор аж ахуй нэгж байна уу, төр нь ажиллаж байгаа юм. Дээрэс нь төрийн зүгээс одоо дэмжиж томоохон бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийх гэдгийг бид нэр яг нэгдсэн нэг шугам дээр тогтож аваад тухайн одоо бүтээн байгуулалтыг одоо үйлчлэгээгээ явуулаад эхэллээ гэхэд шаардлагатай ажилтан мэрэгжилтэй ажилтнуудыг одоо нэг техник эдийн засгийн үндэслэл нь боловсрогдоод явж явах үедээ зэрэгцэж боловсон хүчнийгээ бэлддэг ийм байх ёстой. Зөв хандлагатай болох те. Одоо ажил болгочтой хамгийн гол одоо биднээс шаарддаг байгаа юм бол ажлын байран дээр очиод өөрөө ажлын ачаалал даах чадвартай, зөв хандлагатай өөрөө өөрийгөө аваад явах юм боломжтой хүмүүсийг бас биднээс нэхэд одоо сургалтын байгууллагаас нэгж байгаа учраас энэ одоо цогцоор нь бид нар хүмүүстэд бас бэлтгэж гаргах тал дээр нэлээд анхаарч байгаа. Тэгээд нийгэм дээр маш олон одоо эдийн засгийн өсөлттэй юутэй холбоотойгоор болохоор маш олон инженер техникийн ажилтнууд тийм ээ гагнуурчид, мэрэгжлийн гагнуурчид гэдэг бол маш олон эрэлт хэрэгцээнүүд
байгаад байдаг. Гэтэл нийгмийн дүр маш олон дипломтой бол ажилгүйчүүд олон болчиход байна тий. Тэгээд ер нь бол гадаад улс орнууд аваад үзүүлэл энэ мэрэгжлийн боловсрол гэдэг маань өөрөө маш нэр хүндтэй, өндөр бусдад хүндлэгдсэн нийгэмдээ цалин хангамжийн ч гэсэн үнэлэмж юм байдаг. Аль болохоор тийм ээ. Та хөдөлмөрийн зах зээл дээр үнэлэхдийн тулд заавал дээд боловсролтой мэрэгжилтэн байх уу эсвэл тийм ээ илүү чадвараараа үнэлэгдсэн тийм ээ тэр тухайн ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нэгдсэн ийм мэрэгжилтэн бос төгсөх үү гэдэг чиглэл рүү бид нар бас зөвлөгөө өгч бас карьерийг тийм ээ карьераа цаашдаа хэрхэн хөгжүүлэх гэдэг дээр бас зааж зөвлөж явах. Өнөөдөр ажил олгогч, мэрэгжлийн боловсролын сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал. Мэргэжлийн орчинд нь дадлаг хийх, боловсон хүчнээ захиалан бэлдүүлэх гээд ажлын уялдааг сайжруулснаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэх боломжтой юм. Манай сан техникийн мэргэжил болохоор одоо барилгын зүрх судас. Тэгээд ер нь бол барилга байгаа газарт манай сан техникч байдаг болохоор энэ мэргэжил би ер нь хайртай. Тийм учраас би энэ мэргэжлийг сонгосон. Миний зорилго гэвэл одоо Монголд нэг том компанитай ч одоо Монголын нэр хүндийг гаргасан тийм компани болохыг ер нь зорддог. Ер нь л өөртөө итгэлтэй байна. Миний одоо гаргаж байгаа компани болохоор DUBB гэсэн компани байгаа. Тийм компани дадлага тарна. Тэгээд ер нь хичээнэ л гэж хэлээ. Яг миний одоо сурж байгаа мэргэжил нь болохоор барилгыг яг хэрхэн яаж угсардаг, барилга яаж бүтдэг, юунаас бүтдэг тэр талаар нь ерөнхийдөө барилгын бүх төрлийн мэдээллийг судалж байж авдаг байгаа. Манай зарим нэг эцэг эхчүүд байдаг шүү дээ. Нэг коллежид сурдаг хүүхдүүд л хэрэг заавал муу байт юм шиг. Тийм нэг сонин бодолтой хүмүүс зөндөө байт юм байгаа. Би л энэ сургуульд орсон нэр тийм бодол надад ерөөсөө төрж байгаагүй. Сурж байгаа мэргэжлийг улам дээшлүүлээд Монголдо нэлийн хүчтэй толгой тгсэн инженерүүд болж байгаа. Одоо энэ сургуулийг яагаас сонсон бэ гэхээр энэ сургууль нь одоо нөгөө дадлаг практик дээр айгүй их ажилладаг. Тэгээ одоо энэ стек төр ихэд одоо өөр газар байдгүй. Одоо ихтэй сургуулиас барыг нэг дотгой дээр илүү гарна гэсэн шээ. 12-оор төгсөөд их сургууль авахд 4 жил, 5 жилгээ шаардсан. Суранда түүн бас төлбөр үйлдвэр шаардлагдан энэ болохоор төгсөөд 12-оор төгсөөд ороход 3 жил сурна. 1.5 2.5 янз янз байгаа. Бид мэргэжлийн төлөлтөө өөрийнхөө ур чадвар бас хорно. Энэ мэргэжил нас Монголд амар ээлтэр хэрэгцээтэй мэргэжил. Тэгээд ажлын байран дээр гарах магадлал өндөртэй. Миний зорилго бол одоо энэ мэргэжлээ цааш нь улам баттгаад ч юм уу дээшлүүлээд ажлын байртай, тогтцоо ажил хөдөлмөртэй тэгээд сайхан л амьдрна. Миний хувьд бол энэ мэргэжлэрээ ур чадвараа дээшлүүлж, сайжруулж ер нь инженер, докторийн хэмжээ хамгаалах хүсэлтэй байна. Төгсөөд ажлын байртай, хязээд хөрвжүүлэх тийм л үнцэнтэй мэргэжил сонгох, тууштай сурч боловсрох, ажиллаж амьдрах боломж өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжлийн боловсролын салбарт бий.